чайд юм бэ гэсэн асуулт. Сайн байцгаана уу? Амжилт ундраа байна. За өнөөдөр бол би гэртээ амарж байна. Гэхдээ амралтын өдрөөрөө зүгээр суугаад явах. Японд ирээд удаагүй байна. Хог хаягдлаа хэрхэн яаж ангилж хайд юм бэ гэсэн асуулт ирсэн. Тэгээд энэ асуултын дагуу өнөөдөр бас товч тодорхой мэдээллийг хийгээд блог хийчихье гэж бодлоо. Уутныхаа мөнгийг яаж хэмнэх вэ гэдэг бас аргыг зааж өгч байна. Тэгэхээр блогтой хамт байгаарай. Таны харж байгаачлан хогийн сав харагдахгүй мөртлөө цэвэр цэмцгэрх удамж талбай бол Япон улсын Кобе хотын өнөөгийн дүр зураг юм а. Метроны буудал, сүлжээ дэлгүүр, ундаа усны автомат машин зэрэг тоотой хідэн газар л хогийн савыг та олж харах болно. Хогийн сав төдийлөн таарлахгүй мөртлөө цэмцгэр байгаа гол нууц нь хогийг ангилан ялгаж хаяхаас гадна дахин боловсруулах замаар ашигладагт оршиж байна. Нөгөө талаараа Япон улсын ард иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маяг альва зүйлд хандах хандлагыг мөн харуулж байгаа юм а. За одоо та бүхэндээ ингээд Японд ирээд удаагүй байгаа залуучуудтай зориулаад энэ уутыг танилцуулчаа гэж бодож энэ хог хаягдлынхаа уутыг бас ингээд бид нэр супермаркетаас худалдаж аваад за гэр ахын хог хаягдлаа бол энэ уутнуудад ингээд ангилаад хийгээд ялгаад хайдаг байгаа. Амьдарж байгаа хот дүүргээсээ хамаарат уутанд бол жоохон өөрчлөлт бас байдаг. За амьдарж байгаа хот дүүргийнхаа одоо хиддэх өдөр хогоо гаргаж хаях хэрэгтэй байж гэдэг юм уу өөр байдгийг шүү гэдгийг та бүхэндээ бас онцлон дурдж хэлье. За энэ шатдаг хогны уут бол ийм цэнхэр уут байдаг. Манай амьдарч байгаа Кобе хотын бол шатдаг хогны уут маань бол ийм цэнхэр өнгөтэй уут. Хоол хүнсний одоо үлдэгдэл хоол хүнсний хаягдал за лаз хуванцар сав гэх мэтчлэн пластик хэмжлэг хийж болохгүй гэсэн одоо заавартай байгаа. Гэр ахын одоо хүнсний хог хаягдлыг хөвчлэн энэ уутанд бас шатдаг хогийг хийх одоо зориулттай байгаа шүү. Бол шатдаггүй хогийг бол энэ ногоон өнгөтэй юм уутанд хайдаг. Энэ бол яг өөрийнхөө амьдарч байгаа Кобе хотын уутыг л танилцуулж байгаа шүү. Тэгэхээр өөр одоо газрууд тийм ээ Японы Токио, Осака гэх мэтчлэн тэ өөрийн гэсэн одоо хог хаягдлын ууттай байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд энд бол за шатдаггүй хог хаягдал энэ хагарсан шил толь одоо аяг тавг тийм ээ гэр ахын айл болгонд энэ хог хаягдлын уут маш их зарлагддаг баха гэж би боддیں۔ Тэгэхээр энэ яг тэмдэглэгээтэй хог хаягдлыг бол энэ уутанд хайдаг. Ийм өндөгний ийм пластикын сав, савн шампуны сав, дүүфүү гэх мэт. Дараа нь бичлэгээрээ би бас үзүүлээ юу ордгийг нь. За дараагийнх нь бол хуванцар ийм ундааны сав, шил лаазны шил лааз. За яг одоо би бол энэ шаргал өнгөтэй одоо уутанд яг ямар хог хаягдал орд юм бэ гэдгийг бас танилцуулъя. Яг энэ хог хаягдал маш их гардаг учраас энийг сайн ялгаж хайж байгаарэ гэж бас монголчуудаа тэ Японд амьдардаг хүмүүстэй уриалмаар байна. За тухайн амьдарч байгаа газрынхаа усын уул усын дагаад бүгдээ амьдарцгаана. Японд амьдарч байгаа хүмүүс маань бол яг мэднэ. Тэгээд ирээд удаагүй шинхэн одоо монголчууд маань мэдэхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр тэр болгон мэдэхгүй учраас бас комент бичиж надаас асуусан бахаа гэж бодож байна. Тэгээд тухайн нэрээ нэг зүйлийг дурдаад хэлэхэд нэрээ тухайн амьдарч байгаа хот дүүргийнхаа одоо хороон дээр очих юм бол одоо яг тухайн хороо дүүргийн зүйлэг гаргацсан байдаг. Тэрийг бас авч танилцаарай. Ирээд удаагүй байгаа монголчууд маань. За энэ уутанда ямар бүтээгдэхүүний хаягдлууд орд юм бэ гэдгийг танилцуулаад явчихъя тавчхан. За энэ бол будааны ийм уут байна. 10 кг будааны 5 кг будаа ер нь ийм пластикын ийм уут байдаг. За тэр пластикын уутнаас гадна за ийм тэмдэглэгээ пра гэсэн ийм тэмдэглэгээ. За энэ тэмдэглэгээтэй одоо хог хаягдал байх юм бол за энэ уутанд орно гэж та бүхэн бодоорой. За ийм гурилны ийм сав уутнууд бүгд ийм тэмдэглэгээтэй байгаа. Сайн хараарай энэ ингээд за энэ талхны юм уу
ийм пластик ууд, сосижны ууд, за энэ чипсний ууд ийм тэмдэглээ байдаг шүү. Яг энэ тэмдэглээ авах юм бол яг энэ ууд заавал энэ ууд хийж хаяараа за энэ хүүхдийн пластик юм юу вэ? За Япон бол маш их ийм ууд цав боглоо бодлоо анхаардаг. Тэгэхээр энэ хог хаягдвал маш их гардаг. Цав йогуртын цавын сайхан угааж цэвэрлээд энэ цаасыг асуулаад авчин. За ийм цэцэрлэгний цав, дүүфүний цав. За маш их гардаг. Энэ дүүфүний цавны хүртэл нараа энэ тэмдэглэлийн байгаа. Яг харуултаа. За энэ аяг угаагчдын шингэний цав байна. Энд бас байгаа тэмдэглэлийн ууд тэмдэглээ. За энэ тэмдэглэгийг хараад савн, шампунь одоо тэг бүх зүйлийн оны сав хэмжлэн бүгдийн энэ тэмдэглээ байгаа. Тэгэхээр энэ цавууд нь энэ шаргал утандаа дотор харин гэсэн үг. Жимс нүсгнийг бас хийцэн байдаг. Тэгэхээр энэ супермаркетд бол байнга ингэж зардаг. Тэгээд энийг нь бас угааж цэвэрлээд бас ингэж хийн. За өндөгний сав мэдээж энэ пластик тийм ээ. Махан бүтээгдэхүүнийг бас Япон бас ингэж ангилж энэ дээр ингэж тавьж зардаг байгаа супермаркетууд маань. Тэгэхээр бас энэ яг энэ хойно энэ тэмдэглэгээтэйгээ энэ савыг хүртэл ингэж энэ уутанд хийж хайдаг байгаа шүү. Сүүний таглаа бас энэ уутан дотор ордё шүү. Эний таг нь бас орхон шүү. Ийм тагнууд. За энэ сүүний савыг яаж задлах вэ гэдэг бол бас ийм заавар нь хүртэл ингээд бичигдсэн байдаг. Хог хаягдлаа яаж хаях вэ те? Заавал энэ сүүний сав одоо йогуртны сав гэх мэтлээ эднэрийг бол одоо угааж цэвэрлэж хайдаг байгаа шүү. Ундааны савны лаазны бас энэ цаасыг тийм ээ. Одоо энэ цаас байгаа. Энийг ингэж уурж аваад цаас гэж энэ уутыг нь бол бас яг энэ шаргал уутанд хайдаг байгаа. Ингэж уурж аваад за энэ таглааг нь бол бас ингэж энэ уутанд хийн. Тэгээд энийг нь бол нөгөө цэнхэр уут уутанда энэ уут руугаа бол хийнэ гэсэн үг. Ингээд. За хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг бол ийм харагддаггүй уутанд бол хийж хайдаг. Тэгээ шатдаг хогтойгоо зүг хийгээд хайчин гэсэн үг. За Японд бол нойлын цаасыг бол шууд нойл руугаа урсгах зорилттойгоор хийгдсэн байдаг. Тусад нь одоо хогийн сав гаргаад тусад нь ингээ уутанд игээд хаяна гэсэн ойлголт бол байхгүй. За зарим хүүхдийн салфетик бас нойл руу урсгах зорилттой хийгдсэн байдаг. Японд ойролцоо байдаг супермаркетын гадаа яг ийм зориултын хогийн савнууд, эко хогийн савнууд гарсан байлээ. Тэнд аваачаад одоо зүгээр нэг хүнсний бүтээгдэхүүнээ авахдаа аваачаад хайчих юм бол бас биднэрт бас энэ хогийн уут авах мөнгө маань бас хэмнэлт болж орж ирэх юм аа. Ингээд хамтдаа явж тэр ямар хогийн эко сав байгаа тийм ээ тэртэй нас хамт танилцъя гэж бодож байна. Улсад гэртээ ангилж уудалсан хогоо заасан өдөр гаргаж хаях дүрмтэй байдаг. За миний амьдарч байгаа хот дүүрэг нэг дэх болон дөрөвдөх өдөр шатдаг хогоо өглөөний 5-8 цагийн хооронд гэрийн гадна хогийн савнда хаяна. Хэрвээ хогийн сав байхгүй газар байвал тусгаалan заасан талбай тавьснаар таны харж байгаачлан ногоон өнгийн хогийн машин ирээд ачаад явдаг. Шатдаг болон пластик хогийн уут маш их шаардлагатай болдог учраас танд хаанаас хамгийн хямд бөгөөд олон ширхэгтэйг авч болохыг зааж өгье гэж бодлоо. Мэдээж Daiso 100 йенд бол 10 ширхэгтэй нь 110 йен гэд байгаа. Тэгтээ хамгийн хямдхан олон ширхэгтэйг бол та гэрийнхэн ойролцоох Дон Кихотэ дэлгүүрээс авах боломжтой байгаа шүү. Уутаа хайгаад олчлоо ийм 428 йенд ингээд 50 ширхэгтэй 55 ширхэгтэй ингээд ийм ихээр нь Дон Кихотэ хэлж авч байна. Хэрвээ хүүхдтэй хүмүүс үзэж байгаа бол бас нэгэн байгаль дээлтэй аргыг зааж өгье гэж бодлоо. Гэрийнхээ ойролцоох McDonald's хүүхдийнхээ тоглолтгүй хэрэглэхээ болсон тоглоомыг дахин боловсруулах савнд аваач хийж боддөө шүү. Яг энэ одоо харагдаж байгаа савыг бол яг хэрэггүй болсон хүүхдийн тоглоомоор хийсэн мөн бүргэр бодон уух зүйлээ тавьдаг энэ харагдаж байгаа хавтанг хийдэг юм байна. Япон улсад үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага компаниуд бол нийгмийнхэн хариуцлагын хүрээнд байгаль дээлтэй зүйл хийдгийн нэг тод жишээг та бүхэнд харууллаа. Супермаркетын гадаа одоо энэ эко хогийн савн дээр ирсэн байна. Энэ бол цонин сэтгүүлийн цаас юм байна. Энэ дамбаруу гэдэг нөгөө хайрцаг байдаг. Цаасан хайрцаг бол болохгүй юм байна. 9-өөс 21 цагийн хооронд ажилтдаг юм байна. Тэгээд энэ поинтоо цуглуулж бас болдог. 1 кг одоо цаас хаях юм бол 1 point авч болно гэсэн. Тэгээд энэ автомат машинтай эндээс өнөөдөр болохоор энэ за энэ бас ингээд ундааны сав, цайны сав гэж за тэгээд пим лаг ингээд баха. Тэгээд
татна. Ямар ч зэнийг ингэж хийж энийг татсан. Энийг юм хахтаа хэрэг гаднах уут тагийг нас авч хаяна. Сүүс хүн бүтээгдэхүүнийхээ задлцсан ингээд задлаад хийх ёстой гэж заавартайгаа байж байгаа. Сүүний савнуудаа аваад ирсэн ингээд задлцсан сүүний савнуудаа ингээд йогурт хайж болдог. Тэгээ энэ болохоор энийг нь бол лахгүй хайж болох юм болно гэж заавартайгаа бичсэн байсан. Тэгэхээр яг энэ дээр ингээд хайчих болно гэсэн. Энэ хараа ингээд бүгдөө тэр хараа хайсан байдлын хараа айгүй цэвэрч юм ба угаад цэвэрлээд хайсан байгаа. Энэ бол нөгөө торой махан бүтээгдэхүүн ингээд байсан тэрний торойг бол ингээд угаад цэвэрлээд дэшгүй угаад цэвэрлсэн байх хэвээр. Тэгээд яг энэ зориултын пластико гэсэн пластик гэсэн хогрунууд ингээд үндэгний савных энэ хогийг бас хайна. Энэ ингээд бичсэн байгаа. Үндэгний сав бүгд ингээд байгаа. За бичлэгийн хурдан дуусахгүй бол энэ супермаркетын хамгаалагч өвөө намайг бичлэг хийж болохгүй гэдэг тийм. Тэгээд бас тэгээд хаст дуу нэг жоохон бичлэг хийлээ. Хаа амьдарч байгаа газараа байгаль орчиндөө ээлтэй амьдарцгаая. Тэгээд та бүхэн нэг ч гэсэн хүнд бас хэрэгтэй мэдээлэл хүргэсэн бахаа гэж бодож байна. Дараагийн